За сайн байцгаана үзэгч. Сайн байцгаана миний Өнөөдөр 2020 яна уучлаарай. За өнөөдөр 2025 оны 4 сарын 11-ний өдөр манай Tea Time Trouble подкастны эхний дугаар бичигдэж байна. За ингээ манай подкастны 4 хөтлөгч байгаа. За намайг Луна гэдэг би 21 настай. Сэно намайг Сани гэдэг би 23 настай. Сэно намайг Бэмби гэдэг би одоо 21-тэй. Намайг Лоли гэдэг би одоо 20-тай. Тийм бид нэр ер нь бол ингээ оюутан охтууд Гадаадд сурдаг. сурдаг. Тэгээд дотор байрнаас нэг орой зүгээр гоё ийм санаа гарч ирээд Монгол ард түмэнтэй ярилцъя гэж хэллээ. Тэгээд манай өнөөдрийн подкастны сэдэв бол Юу вэ? За эхний эпизод юм чинь амар гоё. Хөнгөн юм ярих юм уу? Тэгээд дараа Үерхлийн талаар ярих уу? дарк л шүү. Ер нь жоохон дарк хүмүүс байдаг байгаа. За үерхлийн талаар тийм Луна хүнтэй үргэж байгаагүй. Манай нөгөө гурав бол хүнтэй үргэжчихсэн. Би одоо үерхэж байгаа. Би одоо үерхэж байгаа. Миний анхны үерхэл. манай мим хийвэлаг. Бэмби. Японцсан шүү. Азартсан гэж. Нэрээ жоохон мэдхгүй. Сая Өөрсдийнхээ нэрийг гаргахгүй нэр зохиолоо. За тэгвэл гоё хамгийн хамдаасаа эхлэе. За үерхлийнхаа түүхийг яриач. Анхны үерхэл би ингээд ерөөсөө насан туршдаа хүндээ үерхэж үзээгүй явж байгаад тэгэл за цаг нь болсон юм гэсэн чинь манай анхны найзад надлаа ингээд айжаагаар request явуулаад тэгээд хай танилцуулах уу гэв. Тэнгүүд нь би ингээд окей танилцъя гэж тэгэл жоохон танилцаал ингээд хэдэн өдөр юм чаталж исэн чи уулзаж болох уу гэд. Тэгээ би бүр хүү яна ямар хортой юм бэ гэж за тэрийг л тэр өдөр чинь амар гойцсансэн чинь ингээд амар хоцорч ирээд орой бүр 10 цагийн үед 6-аас уулзсан чинь тэгээ би ингээд уурлцаад гарахгүй марахгүй гэж баахан үнд орж арж байгаа дараагаас гарсан байхгүй. Тэгэл ингээд уулзахдаа би болохоор ингээд ярьж хахад айлын том тэгээд жоохон төсөөлжснээс өөр хүн байсан чинь би жоохон айгуу дараахан хүн гэж би үзэхгүй юу. Тэгээ уулзсан чинь ингээд амар хинтэй, амар өндөр тэгснэ ингээд нүүл өнөртэй өснө ингээд буурчдаг шүү дээ. Тэгснэ ингээд нарны шиг орой олж байхад chemistry-тэй болсон юм болов гэж бодлоо. тэгснэ ингээд хурц ирснэ ингээд нүүл өнөртэй болсон. Тэгээ би бүр хаанахын ямар гэж юм плейбойтой танилцчих гэж бодож. Тэгээд яг уулзаал ясан ч үндэ амар надад таалагдаад. Тэгээд ирж байгаа. Тэгээд амар токсик болсон. Хизээ үерхчихсэн. Яг жилийн өмнө үдээд юм уу да. Тийм ээ. Монгол Үе хинч мэдээгүй шүү. Би мэдчихсэн юм аа. Манай мэдчихсэн үү. Тэр удаан үерхсэн. Crazy. За Яг 2-3 сар хэвчээ ирсэн. Тэгээд нэлээд токсик болсон тэр. Тэгээ угаасаа юм уу? тий. Уусрал. Тэгээд гоё болж исэн гоё болцоо. Анхны болцоо нь ямар байсан бэ? Анхны болцоо нь ингээд амар өөр Сомали хөвтлөөр би ингээ хоол бэлдсэн. Анхны болцоо тэр би хоол бэлдсэнсэн шүү дээ. Тэгээд яасан нөгөө парк марк шиг юм дурсан юм уу? паркд яваа гэдгсэн. Тэгэхээр ингээд би сэндвич хийгээд бэлдсэн. Тэгээд ингээд За хамаг хүүхэн дээрээ тавьчаад 6 цагаас ахуулаад хүлээгээд тэгсэн чинь ирэхгүй болохоор би ингээд сайн стайлсан чи манай сайн найз амар хүүхэн надад ингээд тийм задлуугаар яа дээ ингээд надад юу авчирч өгөөд цэцэг тэгээ шоколад авчирч өгөөд тэгээ би ингээд за баярлалаа энэ бүтлгүүцчлээ гэж бодсон чинь орой нь хурж ирээ. Тэгээд анхны болцоондоо ярьсан да. Тэгтээ би нөгөө хоцорсноос нь болоод уурандаа хийсэн сэндвич идсэн. Тэгээд Бүгд чадаагүй юм шүү дээ. надад ганцхан сэндвич үлдсэн мэс. Тэрийг би хармалж өгсөн шүү дээ. Тэгсэн чи айгүй таалагдсан гэж хэллээ. Жийсэн. одоо мэдээгүй юу шүү. Story шүү. Тийм ээ. Чицүү байсан юм уу? Би энэ цэс. Яг хэлсэн. За би Луна.
байгаа хэрэг бид нэр одоолох юм бол хоолоогоор нь ялгадаг болчих واخ өө. Гэтэ хэдүүлээ гоё зураг мураг олоод тавьбал те. Нөгөө юм уу. Нөгөө яач нөө чаачи бид хэрэггүй гэдэг дөрөв охины зураг. Тэгээд би болохоор хүнтэй үерхэж үзэж байгаагүй. Гэтэ нэлээ хэдэн удаа бол болцоод явж үзчихсэн. Тэгээ ер нь бол ингээ анзаараад тахны. Яг би Монгол залуутай болцоонд явж үзэж байгаагүй л дээ. Тэгээ ингээд ер нь юм одоо гадаа залуучтай явхад бол ингээд айгүй юм одоо эмэгтэй хүний хүндэлдэг юм шиг санагдсан. Тэгээ ингээд юу гэдэг зүгээр л ингээд жижиг саажаа хаалга нээж өгөхтэй гүртэг барьж өгөх гүртэг өмсүүлэх оролтмоор олт яах маах тэгэл тэрнээс ахуулаад ингээд болцоонд үрсэн бол одоо бүх юмыг ингээд одоо даадаг тэгээ ингээд гэрлүүн үргэж өгдөг бүр ингээд гэрийнх нь бүр орцлоо нь оруулж өгдөг мөгдөг гэх тиймэрхүү чанарууд бол надад айгуу таалагдчихсан. Тэгэл ер нь бол тийм гэтээ тэгээд тийм ч гэсэн нөгөө талаасаа олонгууд ялчгүй гадаад хүнтэй ингээд явангууд одоо cultural differences гарч ирдэг. Тэгээ ингээл юу вэ? Миний одоо зүгээр гэж боддог юм тэр хүн зүгээр биш. Тэр хүний зүгээр гэж боддог юм надад зүгээр биш ч юм уу. Тиймэрхүү юмнууд гарч ирдэг болохоор би ингээд жоохон одоо үерхэж байгаагүй бид нартай их юм уу. Тийм. За би болохоор лоли. Тэгээ ер нь бол амьдралдаа 2 удаа яг чихнээсээ үерхэд 4 залуутай яг ингээд үргэж байгаа юм шиг контакттай байсан. Гэтэ бүр нээлээд шүү 2 үргэснийгээ бас нэмээд. Тэгээд хамгийн гоё үерхэл гэх юм бол ялч хүнийг нөгөө сүүлийн үерхэл. Эхний үерхэл нь болохоор нөгөө яалтчгүй амар жоохон бахад. Тэгээд жоохон ах хүнтэй үерхсэн болохоор хүчрхийлэл маягийн юм байсан. Тийм жоохон үгүй тийм жоохон ялч хүн нөгөө жоохон загнуулч манлаад амар базуулдаг гэсэн юм л та. Тэгээ хоёр дахь дээр нь болохоор жоохон юм үзээгүй зангаслаад өөрөө токсик гэрсэн. Тэрээс ингээд амар good guy амар гоё залуу гэж хэлэхгүй гэхдээ гоё залууч гэж. Тийм. Үгүй тийм царайлаг марайлаг бас биш л дээ. Гэхдээ амар гоё залуу ингээд амар сэтгэлтэй Сайн залуу. Тийм сайн залуу. Тэг таарч байгаа манай найзын төсөлтөд танилцаад тэгээд би амар таалагдсан юм шиг байгаа. Тэр нөгөө гэр нь орхон байсан бол тэр нөгөө хамт таксидэж хараад тэр намайг гэрлөө оруулж өгөөд тэгээд за баярлаа гээд тэр чинь тийм тэгээд танилцчихсан байхгүй юу? Тэг бас гоё юм болсон гэж. Тэгээд тэгэнгүүтээ манай нөгөө найзаас миний фэйсбүүкийг асуугаа тэнгүүт нь би ингээд жоохон хөдөөний хөвт ч юм уу жоохон муухай л тэгтээ ингээд тэг жоохон тэг фэйсбүүкний залуу юм уу гэж бодоод тэгэхээр би инстаграм өгүүлж ирсэн байхгүй юу? Агуу би фэйсбүүк өгөөд тэг би тэгэхээр мессенжер бичдэг байсан. Тэгэл ингээд хай маягаар нано цана маа намайг тэр гэдэг чамайг тэр гэдэг мэдгүй бэлтгэв би намайг тэр гэдэг мэддэг. Тэг байжгаад тэг би инстаграмыг болоод инстаграмаар өөрөө реквест явуулчихсан байхгүй юу? Тэг хөөрхөн хэлчихсэн чинь харин найз охинтой болж таарад. Нэр найз охинтой байхгүй юу? Тэгээд яна мана гэтээ тэгсэн чи би амар дуртаагаад байгаа. Надад ингээд амар дуртаагаад байгаа юм шиг санагдаад. Тэгээд чинь нөгөө охин ингээд жоохон сонио охин болж таарад. Тэр хоёр ингээд сараа үргэцсэн байсан зав юу намайг танилцахад ганц ч уулзч байгаагүй. Зүгээр л ингээд нэг багтаа нөгөө нэг наримт гэдэг чинь туслан шиг ч нэг тийм гадаа танилцаад. Тэгээд би нэг олсон байсан битгүй тэгэл өнгөцсөн байсан ба. Тэгээд ингээд уулзсан мал гэж чинь нөгөө охин уулзч малтгүй. Тэг чи нөгөө би нөгөө ялч гэр ойрхон уулзаад байгаа гэж. Тэр төр жоохон тасалцаад. Тэгээ надаа ингээд цэцэг авчираад ингээд үрхий гээд хөрхөн өсмөсөд асуулцсан ирсэн байхгүй юу? Тэгэл заамаа гэл тэгэл бүтэж үрхэж мөрхэд тий үргэсэн. Тэгэл ер нь бол намайг бос гэх юм бол босдог, суу гэх юм бол суудаг. Тэгээ би нөгөө нохоотой. Тэг ингээд 10 жил байсан чинь 10 жил тахтаа үргэсэн байхгүй юу? Тэр чи яг 12 дугаар ангийн үйл ч юм уу. Тэгээд ингээд өглөө би нүрэ будаж байгаа. Тэг чинь нөгөө манай экс маань орж ирээд маань нохоог салхилуулдаг. Нохоо салхилуулалтаа манай хогийг авч гардаг. Тэгээ хог хачаа нохоогоо шилгэж балгачаад орж ирээд намайг гэрээс аваад хичээл түргэж өчөөд их сургалт явдаг. Би таны экстэй танилцаж болох. Болно шүү. Жохон үнэтэй гэж. Ялч бас жохон үнэлэн дээр байдаг юм л. Энд амар хөөрхөн байдаг байсан. Гэтэ нөгөө нэг юм ялч нөгөө нэг ир хүний нөгөө нэг жоохон хайнга замд амар дургу. Тэгээ нөгөө гадагшаа сурах гад
намайг наашаа ирэнгүүт битэр ч нэг амар ойрхон байдаг гэсэн бэлээ дандаа уулздаг бүр хамт амьдардаг шахуу байсан чинь нөгөө жоохон бичиж мэдгүй бит хоёр нөгөө бичдэг хамаг скилээ алдцсан. Намайг наашаа ингээд хол яваа цагийн зүрх мөрөдөө тэг бичлэлсэн ямчихгүй. Тэг чи ингээд нөгөө жоохон өдөр болж хахад Монгол дээр болцсон байгаа штэ. Тэг манай хүн ч гэсэн оюутан болоо би оюутан болоод ингээд хоёр өөр газар тасч масаад нэлээ хэцүү байжгаад тэг нөгөө ямар харилцаа холбоо алдагдаад тэг би ууралцахгүй чи ингээд арчаагүй штэ чи надад ингээд бичдэг болно ярддаг болно гэж чи ингээд бичдэг болоогүй ярддаг болоогүй гэсэн чинь би хаяг даад гэж. Тэг яалчгүй амар good guy ясан болохоор би хойноос нь сар гүйсэн. Тэг би буцаа нөгөө залуу руу очиод Монгол очиод эвлэрх гээд ингээд яг энтэй сумын тэг одоо би ингээд хэдхэн жилийн чи байжгаад тэг очиод би яг энтэй сумын яг энтэй ингээд амьдрын ингээд манай хүүхдийг тэр гэдэг юм би бүр нэр олцсон байсан зөө манай том охин байх байсан. Оо нас. Тэр охиндоо ингээд нэр мэр олцсон. Тэгээд бэжсэн чинь хаягдсан тэгээд очиод тэг эвлэрээд хоёр тэг үерхэд буцаад ингээд нэлсэн байгаа штэ. Тэг би буцаад наашаа ирсэн чинь дахиад сарын дотор салцаахгүй юу? Тэг намайг дахиад ингээ хаяад өө хинээ ингээд хоёул ингээд болохгүй байна би ингээ чамайг санаад хэцүү байна гэдэг би за зэлөө анда одоо ингээ бэлий чиг Монгол хэр хүмүүс шиг салъя гэдэг лайк share subscribe гэдэг би юу салсан тийм тэрнээс хойш харилцаа холбоонд бол ороогүй ийм хүн байна гэх юм хэмжиж байгаа юм аа санаа зовдөг ч За би болохоор одоо үерхэж байгаа. Тэгээд анхны үерхэл Бэмби. Би Бэмби гэдэг. Тэгээд миний анхны үерхэл би болохоор энд ирээд танилцчихсан. Анхан ингээд хэлний бэлтгэл дээрээ нөгөө маань 2 дугаар курсны дээрээ тэгэл ингээд анхандаа л тэгэл ингээд нэг тоож моогоогүй угаасаа тэгэл үерхэнч гэж бодоогүй мдээгүй тэгэл байжсэн чинь тэгэл бүгдээрээ ингээд нэг байранд орохоор болоод тэрнээс хойш ингээд карантин манай сургуульд нэг өвчнөдөгдээд карантин болоод тэр үеэр нь тэгэл бүгдээрээ байрнаасаа гарахгүй тэгэл ингээд өдөржингөө цуг тэгэл хоолмолоо идгээл ингээд байжангууд бид хоёрыг нийлүүлсэн нэг дундын найзтай гэхгүй. Тэгэл тэр найзхаа ингээд өрөөнд байжангууд манай найз залуу ч гэсэн ингээд орж ирдэг. Тэгэж ингээд юм яриад хоёлаа ингээд бид хоёр ингээд сонирхол үздэг юм ер нь жоохон одоо юу гэх юм бүр тис өөр гэр бүлийн хүмүүжлэлтэйш ер нь ингээд бас ингээд төстэй ингээд характеристикуд байсан гэж. Тэгэл ингээд юм яриад тэгж байгаа л амар ягд ч юм басаад тэгэл үерхсэн шүү дээ гэхгүй. Вау. Одоо их хэрэг бодож байгаа лээ. Одоо чинь баг 2 жил болох гэж. Одоо манай Бэмбигийн найзлан төгсөж явах гэдэг. Харин тийм ээ би тэгээд одоо би яхаа тэгээд гэхгүй 2 жил холгүй гэж. Тэгээ ер нь гэтээ ингээд надад long distance relationship аюу хэцүү юм шиг санагддаг. Ингээд би бол өөрийгөө одоо луна ярьж байгаа шүү. Тэгээ би бол өөрийгөө long distance relationshipтэй байж чадна гэж боддоггүй. Ягаад гэвэл ингээд надаа ингээд хүнтэй ингээд өдөр тутам 24/7 ингээд чи сайн уу би сайн би ингэсэн тэр ингэсэн ингээд чадлаад их надад аюу хэцүү байдаг. Тэнгүүд ингээд би л өөрийгөө ингээд чадахгүй гэж боддог. Гэтэ ингээд харангууд одоо би тэдний дундын нэг найз байдаг байхгүй юу? Хэдэн жил вэ? 3 жил одоо ингээд long distance үерхэж байгаа. Тэгээ ингээд ийм хүмүүсийг харангууд бас боломжтой мó гэж боддог ч гэсэн яг би л хувьтай байж чадахгүй хаа. Тэр нэг хүмүүсийн love language нэ тэрнээс нь бас шалтгаалдаг. Ингээд зарим хүмүүс яг ингээд цуг байхыг хүсдэг quality time. Тэгэл ингээд physical touch бас ингээд яг хүрмээр байдаг. Тийм. Гэтэ би бас ингэж бодсон л да ингээд 2 жил хол байна. Мэдээж хэцүү. Гэхдээ бас ингээд бит хоёр ч анх үерхтэй угаасаа цуг байсаар агаад ингээд үерсэн. Одоо ч гэсэн стил цуг байгаа гэхээр бит хоёр яг нэг тийм одоо ингээл чатлал ингээл бүр хичээлээ тараад тарчаал ингээ уулздаг орой олтол уулздаг чаталдаг тийм байхгүй анханасаа ингээ цуг байсан болохоор ингээд бараг л ингээд одоо ингээ хөдөлчөнд хэлэхэд бараг л ингээд гэрэлцэн хүмүүс шиг цуг хоолоо ээж идэн өглөөс ирээд хичээл адилхан орж ивэл цуг ингээл байрнаасаа гараал явна гэд тэнгүүд ингээд хол байна гэд тэгэхээр Монголд очиод ч юм уу энэ дахт ингээд тусдаа байх та ер нь бол ингээд өөрөө өөртөө сайн мэдэж аваа нэгдүгээр хоёрдугаарт ингээд өөртөө цаг гаргана. Тэгээ ингээд би энийгээ өөрөө өөртөө ингээд ямар их юм
чухал хүн бэ гэдгийг бас Тийм. илүү ойлгох юм Үнцнийг болов гэж мэдэрнэ. бодсон. Тий. Бас нэг тийм юм бодсон. Та нар бас яг яхаа мэдгүй long лээ. distance чинь нөгөө шалгалт ч илүү нэг тийм Тий. одоо үг байдаг штэ. Одоо ингээд жишээ нь манай экстори энэ сайхан бол одоо ингээд тэг нөгөө сая нөгөө хиний Бэмбигийн хэлдэг шиг тэг ингээд хүний love language нөгөө ч юм уу эсвэл одоо ингээд long distance удаан байх хэмжээний хайртай байна гэж байна. Эсвэл ингээд чадахгүй love language нь өөр ч юм уу намайг баг хайрлсан гэж би хэлэхгүй. Гэтэ ингээд зүр чадахгүй хүмүүс бас байдаг юм болов. Яг зөв хүнтэйгээ бол болдгол юм байлээ ууг нь бол. Тэгээ бас ингээд яг зөв хүнээ гэж мэдрэхийн тулд ингээд за би энэ хүнтэй суuna гэж бүр яг ингээд бүр үнэхээр шийдсэн байвал үнэхээр яаж ч байсан тэгэл болгодголох. Та нарын одоо love language та нар одоо юу гэж боддог вэ? Одоо 5 love language байгаа шүү дээ. Physical touch, quality time, words of affection, gift giving, тэгээд acts of service гэдэг энэ 5 love language байгаа шүү дээ. Энэ таваас та нар одоо яг өөрсдөө чи аль нь гэж боддог вэ? Өөртөө авахыг хүсдэг нь үү? Тэгээ одоо Өөдөө өгдөг нь. Тийм. Би алаар магтаалын үг өгд юм байна. Тэгээ бас ингээд сэндвич хийсэн инээ тэргээд тэгэхээр бас нөгөө айгу acts of service Тийм юм шиг хоёр юм байна. тийм ер нь тэгэл хүн болгонд ер нь тавуул аваад ирэхдээ жоох их бага хэмжээгээр Тийм. шиг санагддаг шүү дээ ер нь бол. Би бол ингээд одоо ингээд receive хийж байгаа шүү дээ тэр love language-ийг. Би бол тэр ингээд амар physical touch-нд амар дуртай. Тэгэл тэгээ ингээд амар quality time-нд амар дуртай. Тэгтээ би болохоор өөрөө нөгөө хүнд болохоор амар бэлэг өгөх гэдэг байхгүй юу? Бүр нилээн өгөх гэдэг. Тэгээ ингээд зүгээр л ингээд хажуугаар явж байгаа л нэг хөөрхөн үзэг харагдах юм бол оо энэ хос өнгөтэй юм байна шүү дээ. Энийг авчий. Би бүр амар тэгдэг. Юм байна лээ. Тэгэхгүй минийх лав яг хамгийн том нь бол acts of service гэж би бодд юм аа. Яагаад гэвэл одоо зүгээр ингээд би харин тал дээр ч биш одоо ингээд найзуудтай ч гэсэн ингээд яаж байгаа юмнууд маань бол тий найзууд тавьж байгаа. Найзуудтай өгж байгаа одоо миний love language тэр одоо ингээд бусдад яаж байгаа ч гэсэн тэр тий бусдад одоо өгж байгаа одоо найзын тал дээр ямар олон тавталж байгаа найзуудтай Картч Хийсэн шүү дээ. тийм. Миний хувьд бол минийх бол acts of service хаа. Ягаад гэвэл одоо би ингээд манай найз одоо ингээд хэцүү байна гэх юм бол бидний төлөө бүхэл юм ба ингээд хаяал одоо яа энэ одоо яах вэ их үү гэл ингээд урт хойнгүйгээд ингээд тэгээд бас quality time байх. Ягаад гэвэл надад нэг сайн байсан залуу идэг. Тэрнтэйгээ тэгээд би бүр ингээд анх танилцчаад ингээд интэл одоо үеий гэж би бодчихсон байхгүй юу. Тэгээ ингээд ячаад бүр ингээд өдрө болгон би ингээд бичдэг заяа. За яаж ийж ийн гэл ингээд за хоёлаа гарыг гар зугаалъя гэл. Тэгээ ингээд бас тэр залууд маань бас жоохон асуудал гараад тэнгуут нь бас яах вэ ихүү гэл нааш руу цаана айгуу тэгж тусалж исэн тийм болохоор яг би access бичих юм бэлээ гэж. тийм. Минийх болохоор яг миний өгдөг нь гэх юм бол acts of service гэж магадгүй нөгөө маань өвдлөө гэж утгад ч юм уу ингээд айгүй их тийм халамжилдаг гэх юм уу ингээд лимон хоол идэггүй яаж ийж ийн гэлдэгдэг. Тэнгүүд бас ингээд өглөө цайгаа уусна өглөө заавал юм идэрээ чи ингээд айгүй тэр үнэ бас ингээд юу гэх анхаардаг гэх юм уу. Care хийж байгаа. Тийм. Хамгийн тэр өгдөг гэх юм бол тийм л юм шиг байна. Тэгээ бас physical touch. Миний өөрөө ингээд авахыг үнэхээр хүсдэг юм бол quality time. Physical touch. Тэгээ бид хоёрын ингээд ер нь ингээд миний гомдож ингээд тундаг яг нэг тийм юмнууд бол ер нь бол тэгэл ихэнхдээ ер нь бол quality time-аас болж л гэдэг. Бид хоёр хичнээн ингээд өглөөнөөс орой хүртэл ингээд цуг байгаа ч гэсэн юм хийхгүй эсвэл ингээл тэгэл талталтаа уцаа үзээд ах юм бол ингээд тэр нь ингээд амар тийм хайран хий хоосон цаг одоо уусаа төгсөөд явах чаа тэнгууд би болохоор ингээд хоёлаа нэг цаг ч гэсэн ингээд хотлоо ингээд юм яри би рүүгээ харж байгаад ингээд одоо уцаа байлээ гэл айгуу тэгдэг. Сайн ингээд анзаарсан чинь яг дөрөв өөр фейс байгаа шал дөрөв өөр хүмүүс байгаа юм байна. Нэг нь үргэлж байгаа юм байна шүү дээ. Нэг нь ерөөсөө үргэлж үзээгүй юм байна. Нэг залуутай байсан юм байна. Нөгөөх нь жоохон олон залуутай байсан юм байна. Шал өөр хүмүүс гэдэг нь бас гоё юм шиг. Тэгэл өөр perspective өөр
Тийм одоо туршлага экспириенсүүд нь шал өөр хүмүүс байгаад байна шүү дээ. Тэгвэл надад нэг юм асуулт байна зэ. Үерхлийн өгдөг гоё ингээд дурсамжтай нандин зүйлсийг бол бүгдийг мэдж байгаа шүү дээ. Тэгвэл үерхэл ингээд та хэдэд ойлгуулсан хамгийн их асуудалтай тал чи юу юм бэ? Тэ бидэд бодож манай Эмили саны эхлээд Миний анзаарсан тал дээр болохоор юу байсан? Би өөрөө ингээд аль янз би миний амьдрал одоо ингээд аль үшиг бүрдсэн байдаг. Ингээд жимдээ явах хэвээр, хичээлдээ явах хэвээр, хичээл дээр найзууд юм байгаа. Ингээд тэнд байгаа найзууд, байрны найзууд маань тэнд байгаа. Ингээд ингээд аль үшиг хобби ингээд бүх юм маань бүрдсэн байнгут. Би хүнийгээ бүтээсэн байнгут өөр нэг хүн гинт орж ирээд тэгснэ ингээл одоо би иш дунддаг байхгүй юу? Айгүй иш дунддаг, нөрөө амар хайрладаг ингэдэг хүн байгаад нөгөө хүн маань ажил хийж байгаа ярина. Тэгснэ ингээл шөнийн 2 цагт ингээд залхсан байна уу? Юу гэж юм? Юу ихэв дундчихсан байгаа шүү дээ. Энэ фаны үдээ богд болох гоортой хайрчин. Нэг тиймэрдүү ингээд цагийг манд хөндлөхгүй байгаа юм шиг гэсэн ингээд миний нэг одоо режимийг өөрчлөөд байгаа надад айгүй түүхтэй санагдчихсан. би бас Ярээр би болохоор ингээд анх яг үерхэж эхэлж байхдаа бас яг тийм юмнаас яжсан. Би одоо ингээд өмнө ерөөсөө үерхэж байгаагүй дээрэс нь ингээд хүн чинь мэдгүй юмнаас их хайдаг болохоор ингээд за би одоо ингээд үерхэж үзээгүй. Би одоо үерхэл дээр ямар байх бол нөгөө гомдоочих үедээ ингэж үедээ тэгч үедээ би бас одоо өөртөө ингээд цаг гаргана гэдэг чиж бас ингээд миний хажуугаар ингээд өөр хүн ороод ирэхээр энэ үнд бас яаж цаг гаргах вүлээ гэдэг аюу тийм санаа зовж. Гэхдээ угаасаа тэгэл яг ингээ үерхснийхаа дараа угаасаа өөрийгөө амар таньж мэдсэн. Би бүр үнэхээр амар нялуу, гоншонсон, амар ирэх яг нэг тийм жон хийсэн л юм байлээ гэхгүй юу. гэдэг өөр юм шүү дээ. Би л өөрийгөө өстө жонжоо хийж чадахгүй хаа гэж. Би бас яг тэгж боддог байсан. Манайх одоо зүгээр ингээд одоо манай гэрээ хүмүүжил бол би үнэхээр баг ээж авдаа эрхэлж үзэж байгаагүй гэж. Манай аав хоёр огт эрхлүүлдэггүй. Яг эрхлүүлдэг л те. Гэхдээ ингээд одоо бусад айлын хүүхдүүд шиг манай Лолигийн аав ээж нь бол бүр амар эрхлүүлд юм байлээ. Хоёр сая нөгөө өвөл наашаа ирж явахдаа хамт яваад тэгээ онгоцны буудлын дээр ингээд онгоцны буудлын дээр ингээд Лоли аав ээж тэгээ би аав ээж тэгээ ингээд байж байгаа байхгүй юу. Тэнгүүд л Лола ингээл аав ээж нөө миний охин яасан ийсэн ингээл үсэж тэрэл өстой бөө нээл гэл би ингээд тэрийг наач аав ээж луг хараад та хоёр ингээд намайг их хүмүүсчлээ гэдэг. Тэгээ ингээд энэ хамт зураг мураг авахуллаа гэсэн чинь гуруулаа зураг авахгүй мó гэдгсэн чинь яах ингээд огт ер нь тийм айгу жоохон strict household-д өссөн. Тэгээ ингээд тийм болохоор ингээд хүмүүс ингээд над руу найл гэхэд би дургу өөрөө ч найл гэдэггүй хүн ихлүүлж чаддгүй заяо. Би ингээд айлын баг واخгүй юу. Тэгээ ингээд манай ах мах ингээд надаас нилээ ах. Тэнгүүд ингээд амар юм би од ингээд манай ах маань хүүхдтэй болоод тэгээ ингээд би жоох хүүхд ихлүүлж чаддгүй. Тэгээ ингээ өө сайн уу мэн үү яасан царай буутай яасан тэрэг хөхтэй мөхтэй гэж би тэгэж ингээ ихлүүлж байгаа ч би зүгээр л ингээ яг чихээсээ тэгэж байна. Тэгээ ингээ хүмүүс ихлүүлж чаддаг болохоор тэрийгээс жоохон бодд юм аа. Гэтэ тэгээ явах тий. Яг өөртөө таарсан сайн үнэ олно л гэж боддог шүү. Асуулт нь юу байлаа гэж байна. Үерхэл гардаг хэцүү юм одоо юу байсан. Хэцүү юмнууд бол ингээд яг одоо ингээд би хүнийг өөрөө бүтээж чадаагүй байх юм бол тэг нөгөө хүнийг мэдээж ингээд одоо амар obsessed болдог ч юм уу эсвэл яг нэг юм ойлгохгүй тийм талууд юу бол нэлээд байдаг. Тэг ингээд тийм донтчдаг бүр ингээд нөгөө хүнтэй л ингээд амьдраад байгаа шүү дээ. Тэр хүн ингүүл яах вэ? Тэр хүн ингүүл яах вэ? Би яах вэ? Би одоо ингээд тэр одоо жоохон хэцүү байжлаад нөгөө хүнд хэцүү болгочих үедээ гээд юм ингээд хүний төлөө би ингээд хувьдаа хүний төлөө ингээд өөрийгөө амар sacrifice хийдэг хүн юм байлээ гэдгийг сүлдээ яг үерхлээс биш ингээд friendship байна уу? Тэг хүмүүстэй харилцаж байгаа харилцаанаасаа амар анзаарч байгаа юм бол сүүлийн үед нэлээд анзаарч байгаа. Тэр ингээд ер нь бол өөрийгөө тэг одоо ийм хэмжээний шүүгээд одоо өөрөн дээрээ boundaries тавихгүй л хүмүүс сайн ч байж болно, муу ч байж болно. Хүн ингээд өөрийгөө олоогүй ч юм өөрийгөө хүндлэхгүй байхад хүн
чамайг тэгж чадахгүй юм бэлээ. Харин тийм нөгөө өөрийгөө хайрлж ээж бусдыг чи хайрлж чадна гэдэг тэгдэж штэ. Гэхдээ ингээд нөгөө хүн чинь чамайг тэгж амар мянга хайрлж байгаа ч гэсэн тэрийгээ чи мэдрэхгүй байх бас амар муутал бас байгаа. Яг ямар тохиолдол мэдрэхгүй хаа. Өвдөө хайр болохоор төлгүй болохоор гэсэн. Үгүй одоо ингээд одоо юу гэмтээ одоо би ингээд бүх юмаа тэр хүнд өгж байгаа штэ. Тэгж яхаа тэр хүний өгж байгаа юм нь одоо ингээд жоохон хангалтгүй санагддаг ч юм. Тэр хүний одоо би мэдэрч байгааг яг мэдрэхгүй байгаа шилээ. Гэт яг хангалтгүй санагдсан гэж хэлэхгүй заяа. Тэгтээ ингээд амар хайрлж байгаа. Тэгтээ ингээд миний өгж байгаа хайр шиг хайр биш одоо нэг love language-ийн шал өөр болохоор ингээд тэр хүний хайрыг би хайр гэж хүлээж авахгүй байна гэсэн санаа. Тэгэхээр ингээд энэ хүн ийм өөрийгөө хүн ойлгож байгаа миний чинь ийм юм байна гэдэг. Тэгээ нөгөө хүнийх нь тэрийг нь тийм юм байна гэж мэдчихэж яг тэрийг ойлгоцсон үг гэхээс ингээд өө би угаасаа ингэдэг ч юм уу эсвэл тэр хүнийг илтгэх чи даа ч юм уу нэг тийм жоохон ядуу сэтгэлгээтэй байдаг байсан байна лээ гэж бол ухаарсан. Охоо Амар хичээл өгөө жоохон 100 яваад Монголоо жоохон бигээс ч өгөөд ирсэн. жоохон ном үзээд ч. Дал яла айгу зүг юм ярьж. Гэтэ тийм л хүн өөрийгөө хайрлах Ингээд кино минон дээр ингээд гардаг штэ ингээд би ингээд чи өөрийгөө хайрлахгүй бол би чамайг мянга хайрлаа гэж чи ингээд өөрийнхөө чи үнцнийг чи олж харахгүй яг үнцийг яа наад өгч сая орж ирэхгүй. чи ингээд өөрийнхөө үнцнийг олж харахгүй байгаад тахад би чамайг мянга хайрлаа гэж чамд ингээд хангалтгүй л байна гэдэг тийм юмнууд одоо кинон дээр зөндөө гардаг штэ. Тэнгүү Кино сайн үз хөхтүүд. тэгэл яг нөгөө дээр хим лоли саны бид гурав ярьчихсан юм байна. Нөгөө Yellow Cab TV гэх ийм шар такси метеор гэдэг. Тэр нь олонгууд ингээд хүн ингээд одоо 100% одоо relationship бэлэн байхад одоо яг зөв хүн гарч ирдэг. Тэгэл бараг төрүүлж гарч ирсэн хүнтэйгээ ингээд суудаг гэсэн тийм юм. Бэлэн болсон. Бэлэн болсон үедээ тэр хүний яг ингээд мянга зөв хүн байна уу, буруу хүн байна уу хамаагүй яг бэлэн болцсон тэр хүнийг ойлгох одоо тэр нөгөө тархины statement гэсэн байгаа штеп. Тийм болохоор тэр хүнийг одоо яаж чаднаа л гэсэн санаа гэх юм уу. Тэгээд тэр хүнийг ойлгож чадах уу чадна. Өмнө ингээд амар сайн хүн байсан ч гэсэн ойлгож чадаагүй юм бол тэр хүнийг алдна. Тэгээ муу хүн байхад тэрийг ингээд ойлгох ухаан байх юм бол тэр харилцаа болно л гэсэн санаа. I can fix him. Юун дээр бол Ханагт тэгэж боддгоо биш. Би ингээд кино минь үзсэн хүмүүс амар юм токсик дүр мөр. Гэтэ амар царайлах ахтаа гардаг шүү дээ. Би бүгд ингээд харчвал I can fix him. Яасан ийм л залуутай болоор. Тэгээд бодлоо. Би бол битээс Юу гэнэ? Бип. нэг хамтлаг гэж. Нэг хамтлагийн нэг гишүүнийг олж авсан. Сард гэх. Нэг би одоо энэ юмас ингээд сурсан байгаа шүү дээ. Ирэхэд ингээд сураад суралт авчмуудаа ингээд Я сургалтыг аратаа хийгээд. Манай нэг Facebook-ийн private group-д нэг дээрээ join. одоо нэг YouTube дээр research list гэдэг яг сонсдог. Тэгээд ингээд тэрнээс сургалтаа болохоор эмэгтэй хүн жоохон айгу үн цэнтэй өндөр шаардлага тавиал ивэл эрэгтэй хүн ингээд өгөөлөд юм байна гэж бодоод байгаа байхгүй. Тэнгүүд тэр нь одоо манай бэмби бол харилцаанд ингээд одоо орсон. Тэгээ манай та хэд ингээд гурлаа гэж байгаа шүү дээ. Юу гэж бодож юм? Тэр зүг гэж бодож юм. Зөвхөн амьдрал дээр бүү гэж бодож. Яг амьдралд бол үнэ. Гэхдээ яг одоо юун дээр за энэ жоох амар юм юу байж магадгүй. Гэхдээ ингээ эрэгтэй хүн бол ингээд ийм одоо гэр бүлттэй relationship өөрийгөө ингээд одоо өгөх ч гэх юм уу. Одоо ингээд би тэр хүнийг одоо хангах тийм. Тиймэр мэдрэх дуртай. Тэгээ ингээд хэрвээ ингээд одоо эмэгтэй хүн одоо юу гэдэг өөрөө би чадна. Өөрөө би ингэн гэдэг юм бол эрэгтэй хүн одоо сонирхол нь буурдаг гэдэг юм байдаг. Тэгэнгүүт би яг тэрийг өөрөө ингээ мэдэрсэн байхгүй юу гэж. Амьдралаас тий. Би ер нь бол өөрөө хэлсэн шүү дээ. Айгуу тийм strict household-аас яасан гэд. Тэгэнгүүт ингээд манай гэрт бол ээж маань ингээд одоо юуны гэр бүл тий одоо гэр бүлийн хамаг юмыг зохицуулдаг, гэр бүлийн хамаг юм яадаг. Тэгэнгүүт би одоо ээжигээ дагаад тийм одоо би өөрөө чадна. Би өөрөө яана. Чиний шаардлага надад хэрэггүй гэд тэгэнгүүт өмнө нэг залуутай бас 2-3 удаа болцоонд явж магаад янгууд би одоо тийм
одоо юу гэдэг амар тийм анхаарал ингээ надаа ингээ жоохон эвгүй санагдаад одоо тийм юм одоо гэр бүл маань их байдаггүйсэн ч юм уу. Тиймэрхүү юмнаас болоод ингээ яахын би өөрөө шатна. Яахын төлбөрийг би төлчихье. Яахын хоёлын ийшээ яваад десертийг би таачи гэл ингээл надаа ингээд одоо куртгийн маань ингээл өмсүүлчих гээл ингээл халамжлах гэдэг ангууд нь би ингээд яахын ингээд ангууд одоо тэр хүний сонирхол нь буурсан юм шиг надад санагдсан баггүй юу. Тэгээ ингээд тиймэрхүү юмнаас болоод ингээд бүр ингээд манай найзууд чи бүр ингээд чи жоохон феминин энержитэй байл та. Чи бүр арай л маскулин энержитэй байна ингээд ийм шалж байгаа охин бололтоо гэж намайг тэгсэн. Тэгээ тэрнээс хойш яг тийм охин болох хэрэгтэй болов гэж бас бодсон. Тэгж хэлсэн найзынхаа нэг нь би ш. Гэтэ ингээд яг Лунагийн одоо тэр нөгөө хоус олдон төсөө тийм болсон байгаа штэ. Би бас яг тийм хоус олдон төссөн байхгүй юу? Манай ээж бас ингээд амар powerful woman. Тэг ингээд аав ч гэсэн ингээд бас ирэх хүнээр мэдэрх гэх тэр хоёр чинь ингээд хоёр гал асалцаад байгаа. Тэг тэнгуут ингээд надаа юм хийж өгж байгаа хоёр бэлэн хүн байхад би зэ ч юм хийж өсөөг байхгүй юу? Тэг тийм болохоор би амар найл шал байдаг юм болов уу гэж би бас өөрийгөө боддог. Тэг энэ хүний тэр харилцааг хүлээж авалт нэг өөр байна. Энийг хүлээж авч байгаа бас байдал нэг өөр байгаа юм болов гэж бас бодсон. Тэнгүүд одоо ингээд бодонгод ингээд ямар ч нэгэн залуу байгаад байгаа штэ. Би ингээд дундааны бүглөө онгоолгож чаддаг л хүн байгаа штэ. Мэдээж хоёр гартай хүн байгаад байгаа. Тэнгүүд ингээд тэр хүнийг жоохон томор мэдрүүлэх гэж ч юм уу те. Ингээд чи ингээд ямар том гартай юм бэ ч юм уу. Чи надад энийг онгоолгоод өг. Чи тэр өндөр дээрээс тэр юмыг аваад өг. Би тэр хүнийг тэрийг амар манай ээж аав тэрийг амар дутуу өгсөн юм шиг санагддаг болохоор би ихтэй хүн тэрийг өөх амар дуртай. Эgoгийн stroke хийж байгаа. Тэгээд тэрнийхэн хэрээр тэр хүн өөрийгөө томоор мэдэрдэг учраас ингээ намайг илүү ингээ бэбилээд ингээ бүр ингэдэг юм болов уу гэж би боддог. Би болохоор би бас ингээ үерхээс өмнө бас ингээл би бас өөрөө юмаа хийж чадна. Би бол ингээ адилхан хүн хоёр гартай хоёр үлтэй би ингээ хүмүүсийн хийж чадсан юмыг би ч гэсэн чадна гэж угаасаа амьддаг дэс. Тэгээ үерхснийхаа дараа ингээл удаадах тусам ингээд багасаа ер нь бол ингээд бие даацсан угаасаа ингээл өөр ингээ Монгол сургуульд биш өөр сургуульд сурж байгаа тэнгуэл ингээл аав ээж маань яг тэр ингээд хэлийг ингээ сайн мэдгүй байх юм бол би бол ингээл багасаа гэрийн багшийн дэмээ тэр ингээ яваал тэгэл ингээд өөрөө ингээ хэлээ сураал гэр бүлт ингээ мэддэг хүн байхгүй юм чи би ингээл ер нь бол айгүй бие даацсан байсан. Тэгэл ингээ тэгжээс чи ингээ манай хоёр дүү гараад яг миний өсвөр насны үед тэнгуут ингээ аав ээж маань манай хоёр дүүг ягаал намайг ингээ тооход нэг амар тоохгүй байх нь цаашаа ингэхдээ угаасаа тэр мэдээж жоохон хүмүүс байгаа юм чи илүү анхаарал хандуулна. Тэнгүүд угаасаа анханасаа бие даацсан. Тэгэл энэ дээрэл байж байгаа үерхсэн чинь яг ингээд хүссэндээ тэгж амар ингээ ирэхлээр жоох хөвчөг байгаад байгаа ш. Яг нэг тийм жоохныхоо яг тийм ингээд яг нэг траума гэх юм одоо яг нэг тийм бүтэн авч чадаагүй юм а одоо ингээд найз залуутайгаа ингээд нөхөж ингээ хийгээд амар ирэхлээр байгаа юм шиг. Тэгж байгаа нь хүртэл нөгөө хүнд маань ингээд айгу хөөрхөн санагддаг ч юм уу тийм ингээд бас ингээд бодлогын ингээд хилээ азаал ингээд ярангууд нөгөө хүн маань бас ингээд хилээ азж яриад ингээд амар хэрхэлтдэг. Яа мэдгүй их надаа ерхий өнөөдөө хол байна. Яг үү. Тэгэл би бол ингээд битээр ингээд үерхснийхаа маргааш нь ингээд над руу ингээд снайпер ер нь л айгу харилцдаг. Тэгэл ингээд снайпер дээр ингээд явуулангууд мүсигээд тэг би бүр ингээл амар сонь санагдал үерхэж байгаа гэдэгтээ итгэхгүй яна баг хэрэггүй тэгчгүй тий баг хэрэггүй үерхийг гिचүү гэл тэг ер нь бол яах уу гэл ингээ айгаал бараг болч тийм үү гэл ингээ айж яхад нөгөө хүмүүс ингээл снайпер ингээл хаана явж байгаа ирж байгаа хүмүүсийгээ тэнгууд нь би бүр хөөе за байж байгаараа одоохондоо наа чи арай хурцчихжээ шүү одоохондоо намайг битээ тэгээ би амар нялон хүн биш шүү гэл ингээ тийжсэн чи өөрсдийнхэн дараа тэгс шал эсэргээрээ би бүр ингээ гоншгансан шал хийсэн гомцсон тоньсон нөгөө хүмүүс маань болохоор тэгэл мэдгүй хөрхөмт яад юм байгаа бүү мэдээ л аа тэгэл ямар ч тэгэл бас ингээл хэцүү гардаг юм ингээл би бас ингээ гоншгонол ингээд айгу төндөг нөгөө хүн маань болохоор ингээд яг нэг тийм би ингээ гомдол ингээ өөрийнхөө өрөөрөө ингээл явангууд миний хойноос ингээ шууд ирэхгүй тэрэнд нь би болохоор ирнэгээ ингээ хүлээж байгаа амар expectation тавьцсан тэнгууд ингээ тэрэнд нь хүрэхгүй болох нэг амар disappointed болдог ч юм уу тийм ингээл амар өө гэл яадаг тэгвэл ингээ багаар ингээл муудалцаал ялцаал уйлтаал ингээ чи ингээ би чамайг тэхийг ингэж ах чинь чи ерөөсөө тэгсэнгүү би чамаа эрхийг хүлээсэн чи ирээгүй тэгээ би хүн ингээ хараас ингээ гомдоод байж ах чинь ингээд
хөлтөө царайлаад гэл ингээ байнга байнгын ч юу юм тэгэл ингээ ер нь бол хэсэг битээр нэг тэгж модалцдагсэн тэгэл ингээ эцэстэн тэгэл ярилцсны манай хүн маань бас айгу хөөрхөн тийм зөөлрөөд тийм ингээ намайг ингэж тийч ингээ миний мэдрэмжийг бас айгу тийм ойлгож тэгдэг болсон. Тэр яасан бэ? Манай бэмби expectation-ыг бууруулаагүй шаардлага тавьсаар Яг байгаа. бууруулаагүй бас биш л дээ. Би бол ингээд яг үргэж зүг байхдаа та нэр би ингэ тавьдаг нөгөө юм би хамгийн ясвэс ингээд тэгэл ингэ эргэтөнд амар хай стандартны бүр ингээд амар өндөр ингээд шалгуур тавьсан байж байгаа л тэгээ би боцсаахгүй. Үргэл гэдэг амар гоё ингээд тийм нөгөө нэг юм ягаан шил гэж байдаг шүү дээ хүмүүс. Тийм юмтай тэгэл амар delusional тэгэл бүр ингээд амар гоё юм гэдэг чинь яг үндэ үерхэл гэдэг чинь бас ингээ ямар хэцүү юм бэ гэдгийг бас ингээ амар ухаарч ирсэн ингээ хоёр талаас нь хичээхтэй. би өөрийгөө ч ингээ сайн ойлгохгүй бах нөгөө хүн маань бас намайг яаж ч ойлгохын өөрхийн амтан тэгэл ингээ цайн тийм ээ яг үндэ би бол тэгээд нэлээ их би ингэж тэгж нөгөө хүн маань өөрийнхөө нэг мэдрэмжийг нэг тэгж ойлгоод би ингэж байгаа юм шүү дээ тэгээд байгаа юм шүү дээ гэж өөрийгөө юусыг тэгдэггүй байхгүй юу. Тэнгүүд би ингээд тэгээд чи яаж ингэнгүү битггүй гэл ингээ ерөөс тийм сон дандаа бөөрхийн хариулт өгдөг. Тэг би бүр чи ямар жоохон бүр хийлдэг. Бүр хийлгүй шүү. Тэгэл яг нэг тэгдэг тийм яах вэ юм аа. Тэгэл ер нь л тэгээ ингээ амар тийм өмнө үргэлж үзээгүй байсан болохоор ингээ эрэгтэй хүнтэй ах чи ийм юм биш тэгэл одоо тэгээ би бүр ингээ ус мус авч өргөж чадгаач байсан. Ганцаар 0 литрийн ус ангууд ёо ямар хүнд юм бэ гар өвтчлөө гэл тэгэл банк тэгэл юм юм зан тэгээ ингээл гаалтдаг үе байт юм. тэгээ ингээл хүнд юм өргөцсөн ингээл хүнс мүс аваад явчихангууд ингээл би өөрхүү би цүнхэж өөрхүү ингээд гэл тэгээд үгүй яах юм хоёлаа зовж ирснээс нэг нь зовсон дээ штэ гэл ингээл юм байруулахгүй тэгэл би бүр хөрхий санаа хаяа санаа зовдөг юм. Гэтэ өөрөө нэг тийм юм боддог. Тэгэл гоё үедээ гоё хэцүү үедээ хэцүү тэгэл айлуулах би бинийг ойлгоол ер нь тэгстэй юм л. Тэ ер нь бол тийм эрэгтэй хүмүүс бол тийм нөгөө лиз хийлдгээр тэ эмэгтэй хүмүүс их тусам уг нь тэгдэг юм шиг боддог. Гэтэ залхах байхаа гэж. Тэгээ ингээл байнгын тийм chase одоо юм хойноос одоо тэр хүний араас хөөгөөд одоо ингээд би ингээд хичээсээр байгаад өөрийнхөө болголоо гэдэг тийм юм сэтгэлдэн байвал гоё идэв юм шиг байна лээ ихтэй хүмүүс. Тэгээ үнэн үү зөв үү та нар биднэрт хариулаарай. Тэгээ ер нь бол ингээд эхэлж явах үедээ тэгвэл ингээд би ийм үн цэнтэй хүн шүүгээ ер нь бол анханасаа ингээ мэдрүүлсэн байхад зүгээр цаашдаа байнга тэгээд ахна гэж бас байхгүй шүү дээ. Энд чи харилцаач өгөө аваатай нөгөө нь аавна. Тийм болохоор байнга тэгэл ханасаа гүйлгээл байнга ингээл чистэ ингэсэн ингээд дах биш яг анханасаа зүгээр яг тэр 70 тухамсарт нь тэрийг ингээ ойлгочвол 70 тухамсар. Мөчөө угаасаа би энийг ойлгочлоо доо гэж ингээд яг ингээд ухаан санаатай арив ингээд албаар тэхгүй цаанаас нь л ингээд үзэж байгаа харж байгаа юмнаас нь ингээд цаанаас нь мэдэрж байгаа мэдрэмж нь ингээд цаана ингээд олчдаг болохоор тэгээд би нэг ингээд яг та хэдий яриаг сая сонсож байгаа сайн нэ. Тэгээ бодсохгүй. За эрэгтэй хүн ингээд чейс хийх дуртай байна. Тэгвэл эмэгтэй хүн ингээд харилцаа хэлүүлвэл яах вэ гэснээр гинт ингээд эрдэмтдээ судалгаа хийх юм байл тээ. Эмэгтэй хүн харилцааг ингээд төрүүлж одоо санал болгоод ингээд төрүүлж явах юм бол тэр харилцаа илүү бат бөх болох нь илүү өндөр гэдэг тийм үү. Эрэгтэй хүнээс илүү өндөр гэдэг гэж. Гэтэ би ерөн сүүлээд аягүй тийм spiritual болоод байгаа ингээд амар тийм энерги тийм хүн амар итгэдэг. Гэтэ би бас сүүлд нөгөө нэг бас подкаст сонссон юм аа. Гэтэ хэлж чадах юм уу? Ямар ч байсан тэрэн дээр ингээд амар гоо ингээд хүн үнэхээр ингээд дотроо ингээд муухай юм боцсон ч гэсэн наана ингээд ам дээрээ битгий гаргах юм бол тэр чинь ингээд энерги болоод гарчиж байгаа болохоор тэрийг ингээд татчихдаг. Үнэхээр дотроо тэгж ингээд боцсон ч гэсэн наана амаараа битгий ингээд гаргаарай гэх. Тэр бол надад амар гоо өнөө санагдаад би тэрнээс хойш ер нь бол жоохон амаа битгий шийдсэн ч гэсэн. Миний хараалтай байсан гэдэг шиг. Яг заавал хараалан дээр ч биш яг нэг тийм одоо юу гэх яа за би стандарыг бүтгэхгүй стандар би энийг чадахгүй ч юм уу яг нэг тиймэрхүү юмнууд өөрийгөө тийм жоохон доош нь хийсэн ч юм уу. Яна би дандаа үргэлж тэгж доош нь хийдэг шүү дээ. Нөгөө яг амаараа тэгж гаргаж яадаг. Нөгөө энерги чинь хаашаа залга болдоггүй нэг газар шийдэг. Нөгөө юун дээр жоохон хэцүү мэрэгчлэр сурдаг юм л та. Жоохон нөгөө инженер тал руугаа мэрэгчлэр сурдаг болохоор ингээд
яана би энэ сургуулийг төгсөх юм болоо да. За энэ хичээл дээр унчичтэй. Энэ хичээл дээр бүтэхгүй юм байна дөө гэж би айгүйх ярьдаг. Тийм. Сая дээр Тийм ингээд стрессээ гаргах ямар нэг юм арга хэрэгтэй л гэдэг юм л та. Тэгээд би яг манай Бэмбигийн хэлсэнд амар итгэдэг болохоор ингээд өөрөө тийм муухай үг хэлэхгүй тулд ингээд яг хичээлээ хийж захтай хүүд гэдэг гоё тоо ингээд Max гэсэн доонууд ингээд бүр хамгийн дээд зэг дээр нь сонсоод тэг хичээлээ хийдэг. Тэнгүүд стресс ер нь буурдаг шүү. Бас гоё аа. Стресс тэр нэг юм гарч алхах ч юм уу нэг тийм давчтаад тахаар нэг агаар амьсгалмаар санагдав. Бүгд тэр үерхэл ярьж байгаа шүү дээ. Амар хичээл сургуулаа ярьсан. Гадаа алхдаг гинөө. Тийм ер нь л тэгээ үерхэлд гоё ч юм байгаа, муухай ч юм байгаа. Тэгвэл одоо ингээд тэгээ бас их бах хэмжээгээр хүмүүс үзэх юм бол тэгээ жоохон хүмүүс мэдээж үзчихэл тараа штэ. Тэгээ бүгдээрээ гоё нөгөө нэрийг гоё бичээд өгчих юм бол тэгмүүд одоо ингээд 7 8 ч юм уу одооний хүмүүс болсон бас мэдгүй л юм л та. Өө тэгсэн одооний хүмүүс чинь бүр галзуу ихтэй байсан шүү дээ. Амар. Манай одоо хэдэн оны 12 он төрсөн дүү гэдэг байхгүй юу? Бараг л цэцэрлэг багтаа л манай тэрний баг ихний найз хүн хоёр дахь найз хүн гэж ярьдаг гэсэн. Өөний ангийн 1-р атмаа 2-р атмаа гэж яддаг гэсэн шиг. Манай бид нэр тийм байдаг байсан. Охтуудыгаа бацдаг биднийгээ бацдаг тэр мэгс чи 3-р атмаа гэж. Тийм үү. Одоо ч манай ихний найз хүн 2 дахь найз. бид нэр ангийнхаа ихний атмаа байсан шүү дээ. Охтуудыгаа бацдаг. Бохоо бага ангита тэр нөгөө шилжээд тэр нөгөө ялт хүн найз хөө болоод тэгээ бүс ирсэн юм бэл. Тэр нэг юм. Жижигэрсэн юм л та. Бүр жижигэрхээр барах бүр ангита анги болсон гэж. Тэгээд ер нь жоохон хүмүүс үерхүүлдэг, хөөрхөн гоё үү. Одоо яг нөгөө жоохон хүмүүс шат ингээд одоо ингээд ухаан суудсан хүмүүс байгаа шүү дээ. Одоо ингээд яг бидний анх үерхлээд амар том жинхэнэ үерхлүүд нөгөө тэг чатны үерхэл биш заяа. Хосоо голын 12 14 мөр биш. Одоо яг нэг юм яг үерхэлд үерхэх гэж байгаа одоо яг бидний шиг одоо анхны үерхлээд нисгээд л байгаа шүү дээ. Яг тийм болох гэж байгаа. Тэг яг нэг жинхэнэ харилцаанд орох гэж байгаа. Дүүнер та эвийн мөгөө бүгдэнд нь гой зөвлөгөө байна уу? Яна тийм. Тэг юу гэж хэлмээр энэ одоо ингээд одоо ингэдэй шүү. Энийг ингээрээ тэрийг тэгэрэг ч юм уу. Тийм юм байна уу guys? Guys тэрхий нэг яарад гэхгүй хаа. Тэгээ ингээд ухамсар сууц үерч байгаа л тэг тэрхий бас тэг нөгөө нэг амтад чивдэг тиймэрхүү маань нэг амар яарад дараа нь харамсах юм билүү. тэгээд нөгөө хүн чинь одоо яаж чамайг одоо шаардчихсан тэр бол хамаагүй шүү дээ. Тэр бол ямар ч хамаагүй хамгийн гол нь өөрөө бол бодох хэрэгтэй. Тийм. Өөрийнхөө үн цэнийг мэдэх хэрэгтэй. Тийм. Дээрээс нь жоохон байгаа болохоор ингээд аав ээжтэй цуг амьдэрдэг ч юм уу ер нь бол тэгэх юм бол хүн чинь яг ингээд өөрийгөө яг нэг 100% таньж мэдээгүй байгаа шүү дээ. Бид нар ч гэсэн одоо ингээд таньж мэдгээ явж ин тэгж явахдаа бас ингээд өөр хүнийг таньж мэднэ гэх тэгэхээр өөрийгөө битгий алдаарэ. Тэр хүнийг өөрийгөө битгий алдаарэ. Өөртөө хайртай байгаарэ. Тийм шүү. Тэр нөгөө тэр чинь нөгөө манай анхны одоо экс маань бас ах байсан гэсэн шүү дээ. Тэр намайг амар тэгж нөгөө яадаг байсан аахгүй юу? Хүчилдэг. Одоо ингээд хоёлаа хизээд их юм бэ. Тэг ч одоо ингээд жоон бас би намайг бодох бол хүрцэн хэрэгцээгээ хангаад үдцсэн хүн байгаад байгаа. Бид чинь юуч мэдэхгүй. Тэг амар шахдаг. Амар шахуулдаг. Хоёлаа хизээд их юм. Чи надтай ингэхгүй юм уу? Хоёлаа тгий ингээ тгий ийм чим хий тийм чим тгий. Чи барыг ингээ миний бэлэг ихтэн төрж үз. Үгүй амар ер нь л хүчин штэ тэр чинь. Амар тэгдэг байсан. Тийм тэгээд би амар дургуйд байсан бол би ерөөс хийдэг байсан байхгүй юу? Ингээ хүрдгүү. Тэгэл яг тодорхой хэмжээнд тэгээ бас нэг үнсэлцэх ч юм уу бас байна. Гэхдээ бүр тийм амар харилцаанд ортлоо бол би тэр хүнд итгэдэггүй байсан юм уу? Тэгтээ ингээ бас нэлээ одоо үргэлцсэн. Тэгээ тийм хүмүүсэнд 10 шахалтанд ер нь битгий ороорой. Тэгээ чи бэлэн биш байх юм бол чи бэлэн биш байгаа шүү. Тэгээ тэр хүн чи одоо 1000 хүсээд чамаа 1000 хүчилж яхад тийм юм өөрөө дургуй ах юм бол битгий гэрээ. Одоо хэрэг би тэр хүнтэй хийцэн байсан бол одоо бол тий одоо яг ийм хүн ийм эрүүл сэтгүүртэй ийм эрүүл хүн байгаа эсэх бол би бас мэдгүй л байна. Тэгээ яалчгүй энэ сэдвийг тэгээ үерхэл гэдэг сэдвтэй яалчгүй ингээд холбоотой болохоор бас
хайж болохгүй. Тийм болохоор ер нь анхааруулах хэрэгтэй. Тэгээд бусдаа битгий өөрийгөө харьцуулаарай. Ингээд манай найзууд бүгдээр мэрэгчлээ би одоо хүндээ өөрөхгүй болохгүй юм шиг тэгээд зөв цагаас хийхгүй бол болохгүй гэдэг ёстой. Тэгэл нөгөө зөв үн зөв цагтаа гарч ирнэ дээ. Тийм. Миглаа яг тэгсэн юм санагддаг. Би болохоор юм жоохон бол өвөгийн охин байсан. Гэтэ манай өвөө намайг айгүй жоохон бахад тэгэл бас орчин тэгэл янгот би ингээл өөрхөж мэрхэл ингээл би яг өөртөө амар инсекюр байдаг байсан. Тэнгүүд ингээ манай найзууд ингээ хөөрхөн найзууд ах юм бол ингээ ардаас нь ингээ бамиргүйгэл ингээ яг нэг тийм 7-8 дугаар ангийн л үед тэнгүүд ингээл би цариматай болохоор ингээл намайг яаж байгаа ингэж байгаа тэгэл ингээ бас ингээ жоох ухаа орол ботхоор за ингээл заавал их албатай ч заавал үр албатай ч ингээл зөв цагтаа гарч ирнэ гэл ингээ амар ихтгэл байжсэн. Тэгэл ингээ манай найз руу гараад ирсэн гэж би бол бодчих. Манай өвөгийн явсан бидлэг болов гэж үгээ. Тэгэл угаасаа ингээд ер нь бол ингээд хүмүүсийг одоо ингээд сошиалоор явж байгаа муухай эрэгтэй хүмүүс байна, муухай залуучууд байна. Заавал залуучууд гэлгүй ер нь бол муухай хүмүүс байна. Тэгээд ингээд бодонгууд манай зөвлөө ер нь бол харьцангуй хамаагүй нэлээ. Тэнгэрийн янтай. Яа, ерөөсөө Ер нь бол манай бэби чинь яваад шүрцэлээ. Гэхдээ манай бэмби өөр амар гоё охин болдог залууд нь. Яаж ийм гоё охиныг авч ирэх чадваа. Энэ ямар эр хүний 13 нэг ашиглаж ийм хөх охиныг өгдөг татваа. Ялчгаас надтай бас нэг жил ирсэн манай бас 10 жилийн охин байдیں۔ Бас ялчгүй яг хоёр дэшээ хүмүүс ер нь бол тэгэл ингээд аа үргэлжчихдээ юм байлээ гэхгүй. Ахнаар жоохон Ахнаар бол дэшөө. Ахнаар бол Өөр чиглэлтэй байлээ. Богтолж авч яваад гэх. Тэр нь чааш юм ихтэл юм. барыг богтлогдсон дөө. Нэг тиймэрхүү. За. Одоо зөндөө урт бичлэг болчлоо. Тэнийг картлаад нэг 35 минут болгоно. За Баярлалаа. Дараагийн бичлэгийг сонирхож үзсэн та нартай баярлалаа. Би тэгээд 7 хоног бичлэг хийх, 7 хоног болгон бичлэг хичээнэ. Тэгээд гоё өөр яриулмаар байгаа сэдв байх юм бол би ингээм амар олон өөр газраас ирсэн олон өөр хүмүүжлтэй гоё хөлтөд байгаа шүү. Тэгээд гоё доор коммент бичээрэй. Subscribe дараарай. Subscribe нөгөө хохон дээр нь дараарай. Дараарай гэж чиг гээд нөгөө коммент байгаа юм шүү. Тэгээд тэгхгүйсэн ч үзээ та нарт одоо хэрэг болж ивэл одоо хайрцангуу бас гайгүй хөлтөд шүү. Хүүхэд гэж хэлэхэд жоохон хэцүү юм тийм. Гэтэ ер нь ингээд хүүхэд гэ бодоодсэн чи бид нар ер нь бол аюу Хэрэг тий хөгшөрсөн юм байлээ. Одооний хүүхдүүд би сэтгэлдээ 16-тай. Үнэ. би бол яг 16 таа л гэж өөрийгөө боддог. Яг Коронагийн хэдэн жил аваад Би бол 17-тай гэж боддог шүү дээ. 16 таа одоо би тинейжер, одоо би ингээд ахлахаа ингээд орцсон. Одоо би та алан талан ста яа нэм гэж бодсон чи корона гараад тэгээд би ингээд гаццсан. Тэгээ корона амар гацсан те. Би одоо хүртэл коронавирус гараагүй байгаа шүү дээ. 5 жилийн өмнө шүү. Үгүй ээ. Энэ бол 19 он гэхэлэр чинь 6 л таач гэж. Гэтэ ер нь яг 17 наснда би бол яг гацсан. За баярлалаа. Сайхан амар цагаараа ч юм амьдар цагаараа ч юм уу. Сайхан сэрээрээ, сайхан амраарай, сайхан оллороо одоо хизээ. Сайхан бүхнийг Хүсэн өрөө яа. өвнэ. Блогш. Бүгдээрээ монгол хүмүүс шүү гэж нас. Би гэж нөгөө монгол хэрхэн болж байгаа юм. За баяртай.